хамгийн шударга хамгийн зөв төвийн байр суурийг сандах ёстой шүү дээ. Тэгээ Монгол Ардны баг хурал өчигдөр бол өглөө 360 орчим хүнтэй эхэлсэн байна. За тэгээд тоолгын комиссаа дундаасаа байгуулсан 15 хүнтэй тоолгын комиссыг байгуулад за 15 хүн дотороо хуралдаад тоолгын комиссаа дарга дотороос сонгоод тэгээд тоолго яаж явуулах журмаа дотороо баталж байгаа. Угаасаа бүх цаг үед Монгол Ардны баг хурал бүх хурлууд тоолгын комисс өөрсдөө журам баталж байна. Тэгээ намын дөрөөр бүгдийг наривчил зохицуулах боломжгүй шүү дээ, тийм ээ. Тоолгоо яаж явуулах юм, хэдэн үе шаттай байхыг гэж тоолгын комиссийн бүрийн эрхийн асуудал байхгүй юу. За тоолгын комисс маань 15 хүн хуралдаад журмаа сайн батллаа. Журмаа оруулаад бас баг хуралдаа танилцуулсан. Баг хурлаас хүлээж аваад зөвшөөрсөн. За үндсэндээ 3 санал хураалт явуулсан. Эхнийх нь одоо 2 баг хурлын гишүүдийг орон гарсан баг хурлын гишүүдийг сонгосон, тийм ээ. 49 хүнийг сонгосон шүү дээ. Тэгэхээр 292 хүн санал хураалтанд оролцсон. Тэгэд 292 хүн санал хураалтанд оролцоод 49 гишүүнээ сонгосон. За тэн дээр ямар нэгэн маргаан гараагүй. За хоёр дахь нь намын даргын сонгуулийн анхны санал хураалт болсон. За намын даргын сонгуулийн журам дээр бол угаасаа 3-2 хөрсөн нөхцөл намын даргаар хүлээн зөвшөөрөж үзэж байгаа учраас тоолгын комисс хуралдаад 2 үшөөтэй явах зүйтэй байна. Хин нэг нь 3-2 хүрэхгүй бол хамгийн олон санал авсан хүнийг дахин санал хураа гэдэг шийдвэр гаргаад баг хуралд бас танилцуулсан. Бүгдээрээс зөвшөөрсөн. За тэгээ санал хураалаа. Эхний санал хураалцын 442 хүн оролцсон. Баг хурлын гишүүдээр 292 хүн ирж оролцсон шүү. Анхных дээр. Намын даргаих дээр 442 болж өсөж орж оролцсон. Маш олон хүн нэмж ирж оролцсон. За тэгээд 56% нь амар өсгөлэн даргаыг дэмжиж 43.98% нь зандан шатар даргаыг дэмжсэн. За зандан шатар дарга тухайн үед одоо бас санал гаргаад би одоо энэ тоолгод итгэхгүй байна. Гараар тоолъё гэсэн. За бид нар бас тэгээд тоолгын комисс тэр дорн ажиллаад гараар тоолсон. Яг мөргсөн. Бид нар бол хэн нэгэнд одоо үүсэх тийм үүрэггүй учраас тэгээс би зандан шатар даргын тэр юунд бас гайхаж байгаа. Гараар тоолоод дараачийн тоолго явуулах болсон нөхдөд гараа явсан. Бид нар энэ одоо төлөө зөвшөөрөхгүй. Бид нар бүх хүсэлтийг биелүүлсэн. Гараар тоолыг зөвшөөрсөн. Тоолгын комиссын журмаа батлуулсан. Өөрсдөө бүгдээр баталсан шүү дээ. Ийм журмаар явъя гэж. Тэг ялагдчихлаар тэр муу харагдаж байж болохгүй шүү дээ. Тэг унсан бүхэд шалтгаан мондохгүй гэдэг шиг тэгэл зөвшөөрөхө болоод гэсэн. Тийм учраас бид нар одоо нөгөө хүмүүсийг хүлээлтгүйгээр 2 дугаар шатны тоолгоо явуулсан. Өглөө бараг 4 цаг өнгөрчих 2 дугаар шатны тоолгоо гэсэн. Тэгээд тухайн хурал дарагч бол тухайн бүр нэрцээ тодтогж байгаа шүү дээ. Тэр чинь хүмүүсээ орж гараад янз бүр байж байгаа. Тэгээд 321 хүн эрсэнд орсон. 2 дугаар шатны санал хураалтанд. 321 хүн эрсэнд ороод одоо мэдээж 85.97%-аар 275 хүн амар өсгөлэн Монгол Ардны намын дараагаар зөвшөөрсөн. За 46 орчим хүн эсэргүүцэж шít. Тэгэхээр тэр чинь янз бүрийн үзэл бодолтой усуд орсон байгаа байхгүй юу? Тэгээ өглөөний 4 цаг болж ирсэн болохоор одоо эрсэж явах дуурсан байж магадгүй. Мэдээж бас ялагдсан гэх юм да одоо тэр хүмүүсийн зүгээс бас олцох хүсээгүй ч гэж магадгүй. Тэр бол тоолгын комисс өрөөсөө ч хамаа. Бид нар тоолгын комисс бол хурлаа явуулж дуусгах ёстой, саналаа тоолох ёстой. Тэгээ бүх нэр дэвшигчийн хүсэлтийг хангасан. Бүгдээр гарч иж үгээ хэлсэн. Бүр сүүлд нь одоо тэгээд одоо зандан дарга маань одоо би одоо гараар тоолоо гэхэд бид нар тэрийг зөвшөөрч удаа саг гаргаж гараар тоолсон. Тоолгын комисс мэдээж одоо бас зандан даргыг дэмждэг хүмүүс орсон байж таарна. Амар өслөн даргыг дэмжиж байгаа орсон байж таарна. Бүгдээрээ тийм бас холимог бүрэлдэхүүнтэй тоолгын комисс болсон шүү. Монгол Ард хуучин одоо Монгол Ард төвсөлт намаас юу яж ирсэн мөсч гэсэн орсон. Тэгэхээр энд тоолгод ямар нэгэн бодлон байхгүй бүгдийг намын дөрмийн дагуу зохион байгуулсан. За зарим нэг хүмүүс таалагдахгүй гэж магадгүй. За таалагдахгүй байлаа гэдэг бүгдийг одоо бидний энэ хийсэн ажлыг үзэж болохгүй гэж бид үзэж байна. Одоо тэр 2 дахь шатны буюу амралтын дарга дээр одоо санал хураасан. Тэр бол одоо хууль зөрчилчлөө, намын улсын намын тухай хуулийг зөрчилчлөө гэдэг зүйлийг одоо намынх нь одоо хуулийн хэлцээний дараа хүртэл гарч ирээд яриад. Тэр одоо тэр хувийн үг хэлэх хэрэг бид хааж болохгүй.
таалагдахгүй байж болно бидний хийсэн ажил. Одоо тэрийг шүүх мэдээж шийдвэр. Гэхдээ бидний зүгээс бол бүгдийг нормын дүрэндээ зохион байгуулсан. Бид нар чинь журмаа батлуулсан шүү дээ. Тэр хүмүүсийг байхад. За энэ 2 үе шаттай явна шүү. Тэгээ яг санал хураалтанд оролцсон хүмүүсээс одоо эртсээ бодно шүү гэдэг бид нар манай журам дээр байж байгаа. Одоо би энэ дээр гараад журмаа баг хурлын тэр 400 орчим гишүүд уншиж танилцуулсан баггүй юу? Тэгээ ганц нэг хүн асуусан босд нь асуугаагүй. Бүгд гар үсэг дэмжсэн. За ийм журмаар явна шүү. Санал хураалтанд оролцсон хүмүүсийн 3-2-оор асуудлаа шийдэн шүү гэдэг журмыг баталж өгсөө. Тэгэхээр одоо тэр одоо ямар нэгэн маргаангүй болсон гэж би үзэж байгаа. Тэгэхээр түр сүүлд эрт шинчлэгддэг ч гэсэн одоо тэр журман журман дээр байгаа байхгүй тэр чинь. Байлгүй яг одоо намын дүрмд чинь зөвхөн ийм 3-2-д хүрсэн хүн л намын дарга болно шүү гэж байгаа байхгүй. Тэрээс тэрийг 2 үе шаттай явуулна уу, 5 үе шаттай явуулна уу? Тэр бол тоолгон комиссийн дотоод ажил. Бид нар тоолгоо яаж зохион байгуулах нь одоо тоолгон комиссийн дотоод асуудал. Журмаар зохион байгуулдаг. Үеийн үед бүх цаг үед ингэж явж ирсэн. Тэгэхээр энэ дөр ямар нэгэн би маргаан байхгүй гэж бодож байна. За мэдээж гомдолтой хүмүүс зандан шатар дарга бол би гайгүй бас ухаантай хүн нэг айхтар гомдоогүй болж бодож байна. Дагаж яваа бас одоо осуудаас өмөлж байгаа хаа би бас тэгэж одоо бодож байна. Өргөдлөө өгөөд хурлын дарга чөлөөлөгөө зохиосон шүү дээ. Тэрийг бол хурлын дарга асуусан. Би бол одоо тоолгон комисстой тэр чинь баг хурлаар албажуулсан шүү дээ. Албажуулсан. Тэр чинь хурлын дарга уншиж өгөөд гар өргөлөөд зогсож байгаа ш тэрийг Орландо Батэрдэн дарга асуусан. Би одоо хүний өмнөөс хорилмог байна. За ямар ч хэлсэн тоолгон комиссийн ажлыг би одоо бас 15 хүнтэй ахалж хийсэн ямар нэгэн маргаангүй гэсэн бодож байгаа. Тэгээ энэ үйл ажиллагаа маань одоо хууль зөрчиж үзэхгүй байгаа. Хамгийн сүүлд би та бүгд дахин тодтооч хэлэхэд бид нар журмаа танилцуулсан. Ийм журмаар санал хураалт явуулна шүү гэж багбараар танилцуулсан. Бүгд хүлээн зөвшөөрч баталсан тэргээр явуулсан. Тэгэхээр болонд яг хурд эхлэхдээ танилцуулсан юм уу? Мэдээж эхлэхдээ танилцуулна шүү дээ. Чи ингэж байгаа. Намын даргын журам тусдаа. За баг хурлын гишүүдийн журам тусдаа. Намын даргын сонгох журмыг бас уншиж танилцуулсан. Тус нөгөө 440 хэдэн байхад уншиж танилцуулсан байх нь шүү дээ. Бүгд нь уншиж танилцуулсан байх нь шүү дээ. Бүгдээрээ сонссон, бүгдээрээ зөвшөөрсөн. Одоо зөвшөөрөхгүй гэж байгаа энэ бол надад хамаагүй. За баярлалаа.